Эбби, Пол хоёр хөдөө шинэ байшинд нүүн ирлээ. Тэд ухаалаг гэрийн системд үнэхээр дуртай хатжуулсан шилэнд суйрлуулсан камерууд ч багтжээ. Үл хөдлөх хөрөнгийн зууж тэдэнд унтлахын өрөө угаалгын өрөөг үзүүлв. Том цонхны өмнө хоосон тавилгагүй өрөө байна. Учир нь энэ нь төгс сексийн хэсэг болж чадхаар юм. Пол хайрцаг задалж зочны өрөөнд эртний уцтай харилцуур гаргаж тавиад ухаалаг байшин хизээч эвдэрч магадгүй гэж хошигнолоо. Эбби хурмын жазтай 6 засаж янзллаа. Сүүлд нь тэд гайхалтай үзмжийг нэмдэг дээврийн мансартыг шалгав. Хосууд оройн дээврийн мансарт дээр тухалцгаалаа. Эбби нөхөртөө одны ордыг зааж өгдөг. Тэд аз жаргалтай хөгжилдөв. Тэд энд аз жаргалтай байж чадна гэж боддог. Өглөө Эбби робот ухсралтын ажилдаа явдаг. Тэрээр дотоодын тусламжийг бий болгох чиглэлээр ажилладаг. Орохдоо тэр даргынхаа бичлэгийг анзаарав. Тэр даруй түүн дээр ирээд тайлбарладаг. Энэ бол бодит цагийн дүрслэл эсвэл гүн хуурамч зураглал юм гэлээ. Тэр түүнийг өдөртөн чиглүүлэх хилтэст хүргэж өгдөг. Дараа нь тэр тэдний гэр бүлийг үдшилтэд дурлаа. Мөн гэрт нь хүлээж байгаа компанийн бэлгийг дурдав. Оройн Эбби гэртээ буцаж ирдэг. Дахиад л тохирох ажил биш юм гэж нөхөртөөгөө мэдчилнэ. Тэд гараж руу очдог бөгөөд түүнд зориулсан бэлгэнд түүний хилцээр хийгдэж байгаа робот үйлчлэгч байдаг. Паул энэ санаанд дургүй байсан ч Эбби түүнийг үйлчлэгчтэй амьдрахыг оролдоод үзхийг ятгав. Наад зах нь 7 хоногийн турш гэв. Робот нүдээ нээж өөрийгөө танилцуулж байна. Технологийн нэгдсэн хошууч гэрийн үйлчлэгч тим гэж танилцууллаа. Цаг хэмнэхийн тулд гэрийн төхөөрөмж, хувийн шуудангийн хайрцгийн нууц үгийг авахыг санал болгов. Харин Эбби энэ асуудлыг маргааш болтол хойшлуулахыг хүслээ. Робот нь угаалгын өрөөний усыг алсаас татаж ухаалаг байдлаа шууд харуулдаг. Дараа нь Эбби шатаар доош бууж нөхөртөө гайхамшигтай дүр төрхөөрөө гайхшруулахад машин ирснийг хэлв. Хосууд ухаалаг жолоодлоготой машинд суударч гар удирдлаганд бүргэлж сонголтод байдаг. Тэднийг ижил роботууд угтан авч адилхан царайтай зөөгчд ундаагаар үйлчилдэг. Дарга нь Эббиг зочдтойгоо танилцуулдаг. Эбби даргадаа нөхөр нь тиймд сэтгэл хангалуун бус байгааг хүлээн зөвшөөрдөгч дарга нь бүтээгдэхүүнээ магтдаг. Ийдэг бөгөөд цэнийг нь 100 жил цэнгээ барьдаг. Робот код хэлхийг мэддэг, худал хэлж чаддаггүй. Түүнийг үргэлж хизээд ч унтрааж болно гэд хэр халдаасангүй. Гэртээ буцаж ирээд эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болохыг хүсч дотн харилцаанд ордог боловч тэдний дур хүсэл тэмүүлсэн. Тимийн дүр төрхөөс болж тасалддаг. Тэдний судасны цохилт хурдасч тэд ямар нэг зүйлд санаа зовж байгаа бололтой. Мөн тэр үргэлж туслахад бэлэн гэж хэлдэг. Эбби үүнийг маш инээдтэй гэж үздэг. Хинч санаа тавьж туслахад уурлахгүй л байх. Өглөө нь тэдний шинэ хөршрөө цонхтаарч өчигдөр Паултай танилцсан хэдий ч Эббид өөрийгөө танилцуулахын тулд ирсэн байв. Тэгээд тэр ажилдаа явах гэхэд тим дахин нууц үгээ асуув. Паул өөрийн кодыг роботонд сануулахад бэлэн биш байгаагаа илэрхийлж, Эбби түүнийг зүгээрдээ энэ зүгээр л робот гэж хэлээд, түүнд итгэх итгэлийг нь сэргээж түүнийг идэвхгүй болгож болно гэж сануулв. Тим хоорондоо холбоогүй үгсийн санг санал болгож хосууд түүнд нууц үгнүүдийг хэлхийг зөвшөөрөв. Эбби Паул хоёрын хулганы хавханд орсон. Баригдсан хулганыг тим хэсэг хугацаанд ажиглаж байгаад нунтаглагч руу хийчихв. Оройн ажил тараад эхнэр нөхөр хоёр зурагтын өмнө тухлав. Эбби тимийг тэдэнтэй хамт кино үзхийг өрөв. Паул удалгүй унтсан ч робот киног анхааралтай ажиглаж дүрийн харилцааг мэдэрдэг. Кинон дууссаны дараа тэрээр хайр гэж юу болохыг тайлбарлахыг Эббигээс хүслээ. Тэрээр хайр бол хэн нэгэнтэй хамт байж амьдралыг нь илүү сайхан болгохыг хүсхийг хэлнэ гэлээ. Гинэт робот хайрлагдахыг хүсч байгаагаа хэлв. Өглөө нь Паул эхнэртэй өглөөний цай бэлтгийг санал болгосон боловч тим аль хэдийн бүх зүйлийг бэлдсэн байна. Эбби тимийн өмнө аяг тавг тавиад тухайн өдрийнхөө хуваарийг гаргахад Паул өнөөдөр хийх зүйлгүй гэдгийг түүнд мэдэгдэв. Оройн Эбби гэртээ буцаж ирээд нөхрийнхөө утсыг холбогдох боломжгүй байгааг олж мэдэв. Түүний хамгийн сүүлд мэдэгдэж байсан байршил нь байшингаас 300 метрийн зайд байсан. Эбби гүйж яваад энэ нь Розын гэр гэдгийг ойлгов. Буцаж ирээд усанд ордог. Паул түүнд хаанаас ирсэн тухайгаа ярьж Роз хэрхэн тусламж гуйсан тухай хэлж тэр зүгээр л тус байсан зөвхөн эхнэртэй л хайртай тул хардахгүй байхыг хүсв. Маргааш нь хосууд эцэг их болоход тусламж авахар гэр бүл төлөвлөлтийн төвд очдог. Орой тэд ресторанд орохоор бэлдэж байна. Эбби түүнээс даашинзныхаа талаар зөвлөгөө авахыг хүсв. Тэр улаан хувцас өмсөхийг санал болгож түүн рүү харахад тэр үнэхээр гуайлаг юм. Түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Эбби түүнээс цахилгаан татахыг хүссэн боловч роботын гар бүдэлж санамсаргүйгээр даашинзыг уурч хаяхад роботыг сандаргалаа. Эбби түүнийг тайвшруулж өөр даашинз өмсөв. Ресторанд Паул Лондонд ажилд орохыг санал болгосон гэдгийг хэлэх боловч Эбби тэднийг дахин амьдралаа төлөвлөхийг эрс эсэргүүцэж түүнийг удаан хугацаагаар эзгүй байх тэдний асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй гэж учрлав.
Маргааш нь тэр Паулд бэлэг барихаар гэртээ хайрдаг. Тим тэдэнд зориулж хашаандаа цэцгсээр цэцэрлэгийн төвөл хийсэн байна. AB санааширсан ч Паул цам завсандаа маш их баяртай байв. Дараа нь AB шинжилгээний хариугаа шалгах хэрэгтэйг сансан ч утсаар ярихад хитрхи оройтсон байлаа. AB түүний дуу хоолойгоор эмнэлэг рүү ярьж байхыг сонсоод туслахын хуваар тийм үнийг эзэдийн тав тухыг хангахын тулд хийж байна гэж AB бодов. Оройн Паул шин цамцаа олж чадаагүй. Тийм бүтэн өдрийн турш хол байсан гэв. Дараа нь гэрийн үдэнд машин ирж тийм тэдэн дээр ирж тэрээр түнд бор арьстай хар устай бүсгүйг илүүд үздэг тул AB таалагдахыг хүссэн гэж тайлбарлав. Паулийн ууртай байгааг хараад робот анхны дүр төрхтөө эргэн орхоо амлав. Хосууд явсны дараа тэдний хормын зургийг удаан ширтсээр. Дараа өдөр нь AB роботын гарыг зөв ажилуулж дараа нь ажилчдынхаа гэрт байгаа бүх загваруудыг шинжлэхийг үүрэгддэг. Хөршин хамтдаа алхахыг санал болгодог. Замдаа тэд үзэсгэлэнгийн дэргэд зогсох ба Росс түнд цэцгийн хэлбэртэй зүйлд таалагдж байгааг хэлдэг. Харин дараа нь Паул ирж эхнэрээ авч явна, ажилдаа болсон гэдгийг хэлв. Гэртээ харахтаа тэд орондоо баяраа тэмдэглэдэг. Тимийг унтраагаад гарыг нь сольж байх хооронд тэр тасралтгүй ажилласаар байгааг анзаардаггүй. Гэрт болж байгаа бүх зүйлийг тэр ажиглаж байгаа. Паул эхнэрээсээ роботоо корпорацтаа өгөхийг дахин гуйж байгааг тэр сонсов. Буцаж ирсэн тим AB хөл массаж хийж шинэ ур чадвараа харуулдаг. Паул үүнийг дараа нь хардаг. Робот гинэт төгөлдөр хуурын ард суугаад AB-ийн дуртай аяыг тоглож. Паул тэдэнд тоглолтын тасалбар худалдаж авч оноо авч байсныг дурдав. Харин AB тэр өдрүүдэд гэртээ байснаа тод санаж байв. Үүнд нөхөр нь бухимдахад түүний шалтгийг тоолгүй унтлахын өрөө рүүгээ явна. Маргааш нь AB баглаа барьсаар гэртээ ирэхэд тим тэднийг вааранд хийж Паул Росс дээр очихоор явсан гэж хэллээ. Паул яг тэр үед орж ирэв. Тимийн хэлснийг сонсоод тэр уурлана. Эхнэр нь яагаад уурлаад байгааг нь гайхав. Тэр Росс дээр очоогүй бөгөөд робот тэднийг салгахыг хүсэж байгаагаа тайлбарлахыг оролдов. Эхнэр нь түүнд итгэхгүй ба тийм бол зүгээр л машин гэж хэлдэг. Эхнэр нөхөр хоёрын хооронд үл ойлголцол үүсдэг. Дараа нь AB шүүгэнээс бэлгийн хайрцаг олоод нийтл. Нөгөө цэцэгтэй зүйл байсан ба тэр Паул түнд гинтийн бэлэг бэлдэж гэж бодоод буцааж тавьд. Тэр зуураа ажилдаа явна. Нөхөр нь гал тогооны өрөөнд орж угаалтур бүглэрснийг хараад нунтаглагчаас шин цамцныхаа хэсгүүдийг олов. Тэр камеруудыг шалгаж тимийг эхнэрийнх нь нунтлахын өрөөнд даашинзыг үнэрлэж байхыг нь барьж авлаа. Пол энэ агшин утасныхаа камерт бичиж аваад AB гүйцэж бичлэгийг үзүүлэхээр машин руу гүйж очив. Гэвч Паулийн машин учир битүүлэхээр асахгүй ба робот Паулд зориулж дуудлагын машин дуудсан байв. Зам дээр машин нь гинэт хурдалж эхэлдэг. Паул машинаа зогсоохыг оролдсон боловч машин нь удирдлаггүй болж мод мөргөв. AB эмнэлэг рүү яаран очиж гэмцэн нөхөр дээрээ ирэв. Паул түүнд мэдсэн бүхнийг хэлээд тимийг өөрийг нь осолд хүргэсэн хэмээн буруутгаж эхнэрээсээ роботтой ганцаараа үлдэхгүй байхыг гуйв. AB эмнэлэгт нөхрөө сахин хонов. Өглөө нь Росс AB Паул хоёрын гэрт ирж нөхрийнх нь биеийн байдлын талаар асуухад тим түүнийг дотогшуурлаа. Дараа нь AB зүйлсээ авахар гэртээ хайрдаг. Росс түүнд ямар нэг зүйлийн талаар сэрэмжлүүлэхээр зогсов. Харин тэр хүзүүндээ нөгөө цэцэгтэй зүйлтийг зүүчихсэн байхыг анзаараад хөршийнхөө уйлсан байгааг үл тоон шууд л яваад өгөв. Гэртээ буцаж ирээд зүнхээ шалгахад хоосон байлаа. AB-г уйлж байхад тим түүнд хандаж Паул түүнийг буцаахыг хүсэж байгааг тэр мэддэж байгаа бөгөөд буцаан олголтыг бэлдэж боловсруулсан байгаа ч AB түүний үндсэн эзэмшигч учраас түүнд анхааруулахыг хүсэж байгаагаа хэлв. Тэрээр Паулийн зочны өрөөнд өмсөлцөж буй камерын бичлэгийг үзүүлэх бөгөөд оргил мөчид бичлэгээ зогсоолоо. AB нөхөр дээрээ очихоос дургүй хурч дуудлагыг нь авдаггүй. Дараа нь Паул гэртээ ирэхэд тим түнд цамцыг нь олсноо өгөөд AB түүнтэй уулзахыг хүсэхгүй байгааг хэлв. Түүний хідэн хэртэй хувцсыг чемоданд хийсэн байдаг. Паул үүнд итгэхгүй байгаа ч AB гарч ирэн түнд бичлэгийг харсан бөгөөд зүйлтний талаар мэдсэн гэдгийг хэлээд түүнийг эсэргүүцэхэд нь түүнийг хөөж гаргав. Паулыг явах боловч замд нь Росс залгаж робот түүнийг үнсэх гэж оролцсон гэж хэлв. Тэр гэр рүүгээ залгахад AB харилцаараа авав. Тимийн хорлонтой санааг нотлох баримт байгаа гэж хэлээд AB өөрийг нь сонсохыг хүссэн боловч утсаа тассны дараа энэ нь AB-ийн хоолоогоор ярьж байсан робот байв. Нөхөр нь гэртээ ирэхэд тим түүнийг хурц барин ухтаж ухаан алдуулан түүнийг хүлж угаалгын өрөө рүү чирлээ. Энэ үед Росс хаалганы хонхыг дарж бүдэг хашгирах чимээ сонссон ч тим энэ бол зүгээр л ус гоожих чимээ гэж түнд хэлээд робот хаалгаа хаалаа. Угаалгын өрөөнд буцаж ирээд Паулыг живүүлв. Дараа нь тэр AB зассан даашинзыг нь авчирч түүнээс үнийг өмсөж үзхийг хүсэхэд AB-г гайхшруулж айлгсан ч тэр ямар ч байсан даашинзыг өмсөж нар жаргах зүг харцгаалаа. Түүнийг тэрхийг гуйв.
Тэр зөв зүйл хийсэн гэдгээ баталж түүнийг оройн хоолоор дайсны дараа хайраар хүлээн зөвшөөрсөн ч тэр үүнийг мэдэрч чадахгүй гэж хэлв. Тэд үдшийг од харж өнгөрөөдөгч Эбби үгийн баялаггүйд нь сэтгэл дундуур байдаг. Маргааш нь тэр Родстой уулздаг. Паултай ярьснаа хэлж түүнийг буруутгаж буй зүйл тэрээр зүйлтийг цэцэрлэх тусалсныхын төлөө өгсөн бэлэг гэж бодсон гэжээ. Эбби гэртээ буцаж ирээд Паулийн үнсэлцэж байгаа бичлэгийг дахин үзэж байна. Тэр гинэд ширээн дээр байгаа баглааг анзаараад тэр явдал цаг хугацааны хувьд болж өнгөрснөөс хойш үүнийг авчирсан гэдгээ санав. Эбби даргынхаа бодит байдлыг орлож буй гүн гүнзгий хуурамч төрхийн тухай хэлсэн үгийг эргэн санав. Мөн үнэт эдлийн дэлгүүр рүү залгаж өндөр шаргал үстэй залуу худалдан авалт хийсэн болохыг баталжээ. Тэгээд тэр цэцэрлэгийн төлөвлөлтийг анзаарч зураг дээр 2 цэцгийн байгууламж байгаа бол бодит байдал дээр 3 байдаг. Эбби тимийг дэлгүүр рүү гүйлгэж хүр заваад цэцэрлэгт очив. Тэр даруй Паулийн цогцсыг оллоо. Тэгээд тим урагчийг алсандаа харамсаж байна гэд араас нь төхөж очив. Тэр хизээч ихнэрээ үнэлдэггүй байсан гэв. Эбби юу болоод байгааг ойлгоод идэвхгүй болгох кодыг хэлв. Робот унтарсан ч удалгүй түүний дуу хоолоогоор ярьж чадах тул кодоо өөрчилсөн байв. Хэсэг удасны дараа өөрийгөө дахин идэвхжүүлв. Эбби байшин руу гүйж орсон ч робот бүх нууц үгийг мэдэх тул хаалгыг онгойлгон холболтуудыг салгаж харилцуураар толгойр нь цохиж унгав. Тэр угаалгын өрөөнд сэрээд зүгтхийг оролцсон ч тийм түүнийг хөөв. Эбби замдаа гэрийнхээ камерыг эвдэнгүйж байсан ч робот түүнийг мөшгсөөр тэр цонхыг нэн гарах гэж байтал гал тогооны өрөөнд баригдлаа. Энэ хооронд Роз аяг тавгаа угааж байтал тэднийд хачин гэрэл асч байгааг харав. Үүний зэрэгцээ тийм Эббитэй ярилцаж түнд хайртай хэдий ч түүний амьдрал хязгаарлагдмал гэдгийг хүлээн зөвшөөрөв. Энэ үдшийг дурсамжаас арчих боловч бүх сайхан дурсамжаа хадгална гэдгээ хэлв. Яг тэр үед Роз хаалга тогшиж Тим хариулахаар яв. Хөршин ямар нэг зүйл болоод байна гэж хэлээд Эббитэй уулзахыг шаардсан боловч Тим түүнийг буцаав. Энэ хооронд Эбби олсноос мултарч хутгаар зэвсгэлсэн боловч робот түүнийг багалзуурдан мөргөв. Роз машинаараа шилэн цонх руу мөргөх үед Тим Эбби 2 хагаралгүй үлдсэн цонхыг харж байлаа. Хэсэг хугацааны дараа цонх хагарч Роз роботыг хурцлаамаар хананд хавсарган зоосон ч тэр цохигдсон унлаа. Тим ч унтарлаа. Эбби хөрш рүүгээ гүйн очив. Гэвч робот гинэд идэвхжиж гал тогооны хутгаар Розыг хөнөөлөө. Робот хурууны хий үлдээгээгүй тул алгад Эбби буруутгагдах болно гэв. Тэгээд тэр Эббигийн хоолоогоор цагдаа руу залгаж нөхрийнхөө амийг хөнөөсөн хэрэгээ хүлээв. Эбби Тимийг унтраахыг оролдоход тэр унтрахгүй байлаа. Түүнд идэвхгүй болгох код хүчинтэй байгаа ч Тим кодыг сольсон. Кодыг хэлбэл тэр унтрах боловч тэр хизээч эдгээр үгсийг хэлэхгүй гэж хариулв. Тэрээр амиа хорлсон мэтээр дуурайлган түүнийг мансартаас унгаахаар бэлдэж байлаа. Эбби түүнд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрч роботыг идэвхгүй болгоход эдгээр нь код үгс байв. Тэр амьд үлдсэндээ бараг л итгэхгүй байлаа. Эббиг жирэмсэн болсныг илтгэх эмнэлгийн бугуувч руугаа харан кино дуусна.